бүтэд үзэгч та бүхнийхээ үчи амгалан гэрье. Эх орон телевиз сонгодог айлгын нэвтрүүлгийн ээлж дугаарыг хэлж байна. Өнөөдөр бид Монголын нэрийг дэлхийд дуурсгаж буй хоёр сайхан баритоныхоо тухай та бүхэндээ одоо мэдээлэлээр бэлтгэсэн юм аа. Монгол Улсын гавьяачийн энх хотын амар төвшин энэ дууч маань хэдхэн хоног эх оронд ирээд багт нь олж уулзч та бүхэнтэй уулзж одоо баяртай байна. Тэгээд амар төвшөнтэйгээ бид бишрэл зочдуулын бас ресторанаас ярилцаж энэ хүний аялын тоглолтын талаар цаашд ямар төлөвлөгөөтэй байх талаар та бүхэнтэй сонирхуулахар бэлтгэсэн юм аа. Ингээд бүгдээрээ амар төвшөнтэйгээ уулзъя. Ер нь амар төвшөнгийн хувьд ярих бол соёл урлагийн их сургуулийн Монгол Улсын гавьяатагч Сэрэмбэлийн ерөөгийн удирдлагаар төгссөн. Тэгээд төгсөөл Улсын дөрвөн эрдэнэ театрт ажилласан. Энэ хугацаанд дэлхийн одоо топ гэж ярддаг шилдэг дандаа олон улсын том уралдаануудын эхний байруудыг эзэлсэн. Ер нь бол одоо тэгэл Домингогийн уралдаан хичээл 1000 гаруй хүнээс тэргүүн байранд орчиж идэг. Тэгээд Солонгост бас маш том уралдаанд, Кардифт дэлхийн одоо дуушны төрүүлдэг уралдаанд дэлхийн одоо хамгийн олон санал авсан, үзэгчтэй санал авсан дуучин бол шалгарсан. За тэгээд Барселонд гээд ер нь дэлхийн хамгийн том уралдааны эхний байруудад орж исэн дуучин. Ингэж эхний байруудад орохоос гадна дэлхийн одоо нэр төртөө хамгийн том театруудад урилгаар гэрээгээр тоглож байгаа манай Монголын дуучин гэдэг нэрийг дэлхийд гаргаж сайхан баритон энэ дуучиндаа тэгээд эхлээд амар төвшөнтэйгээ уулзъя. Сайхан газруудаар тоглолт хийж байна. Одоо тоглох байгаа төлөвлөгөөнийхэн талаар та бүхэндээ бас дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм. Тэгээд энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд 7 сарын 1-6-ны өдрүүдэд Италийн Арена де Верано гэж одоо их том задгай театрт тоглох чинь Эргэлета дууртай. Энэ театрын тухай сонирхолтой бол манай эртний 30-аад оны үед анх баригдсан ийм дугуй хэлбэртэй амфитеатр юм байна. Тэгээд энд бол ихэнх үедээ дуур тоглодоггүй нэг эртний Еремийн гладиаторуудын тулалдаан, тэнгисийн дайчдын тулаан, циркийн үзүүлбэрийг үзүүлдэг байсан. Харин 1917 оны газар хөдлөлтийн дараагаар бол энэ театрын гадна төрхөл ерөнхийдөө их нурж сүйтгэгдсэн. Түүний одоо тэр том чулуунуудыг бусад барилгад ашиглаж байсан гэж бичсэн байдаг. Харин үүнийгээ дахин сэргээсэн. Ингээд 2000 онд бол энэ театрыг дэлхийн одоо дурсгалт өвд бол оруулж бүртгэсэн байдаг. 1913 онд энэ театрын гайхалтай сайхан акустик дуу тархалтыг бол мэдэрч эндээс бол тогтмол дуур тоглож явах ийм театр болсон. Одоо хамгийн том талбайтай театр юм да. Тэгээд энд бол одоо 15,000 хүн үзэх боломжтой. Энэ дээр ямар ч техник хэрэгсэл хэрэгэлдэггүй. Тэр тайзан дээр дуулж байгаа дуучны хөгжимчний тэр тоглолт бол хамгийн арыг нэмтжүүлэх хүрдэг ийм сайхан акустиктэй ийм ховорхон театр байна. Тэгээд энд бол сүүлийн үед одоо 18-19-р зууны үед бол бухтаа тулалддаг байсан байна. Яг дуур тоглодог болсон нь бол 1913 оноос эхэлсэн юм байна. Тэгээд дуучин маань одоо туудахгүй энд дуусгаж байна. За ингээд бүгдээрээ амар төвшөнтэйгээ уулзаж аян замын сонноос нь тэр сайхан тоглолтуудын тухай сонирхцгаая. Ихэнх хүндэд үзэгчдээ эх орон телевиз сонгодог айлгын нэвтрүүлгийн нэгэн дугаарыг бишрэл зочдуулын МС ресторанс бэлдэж байна. Тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээ Монгол Улсын гавьяачийн энх хотын амар төвшинг уулзах чинь эх орондоо ирээд хэдхэн хоног босхоор намж та бүхэнтэй уулзаж байгаа их баяртай байна. Амар төвчнгийн хувьд бол бид олон удаа ярьсан учраас та бүхэн сайн мэдэж байгаа. Дэлхийд Монголын нэрийг сойротож байгаа манай сайхан алдартай дуучны нэгэ. Тэгээд одоо Германд гэрээтэй тоглолт нь одоо ингээд дуусна. Тэгээд их олон газараар явсан байгаа. Энэ тухай энэ замын сонноос нь тоглолтын тухай даахын дараа сонирхол сайхан байх болов гэж бодсон. Амар төвшин Германы тоглолт дуусч байгаа одоо. Германы тоглолт одоо 16 оны 9 сараас эхэлсэн. Тэгээд одоо 15 удаагийн тоглолт нь одоо энэ 21-ний үед дуусгаж. Тэгээд ингээд Германы тоглолт үзсэндээ дуусч байгаа. Гэрээ сонгохгүй тэгээд дуусч. Гэрээ одоо яг сонгох санал нэлээд тавьсан бас надаас нэлээд одоо гойсон. Тэгээд одоо өшөө бас цаашаа хүрээгээ томруулж өөр одоо боломжтой газруудаар явах тийм саналд маш их орж ирсэн учраас энэ удаадаа ерөнхийдөө татгалцсан юм хэрэг болсон. Германы Кёль хотын шүү дээ тийм ээ. Тэр нь хэр зэргийн том театр уу. Тэгээс одоо ингээд партнерууд чинь солигддоггүй нэг л хүнтэйгээ дуулаад идэг юм уу? Яг анханасаа л хийжсэн усуудад л дуул. Анханасаа л хийжсэн. Тэгээд яг тэр дотор манай одоо миний тэр Эргэлета дүүрийн Жилдагийн дүр охины дүрд тоглож байгаа тэр Солонгосын дуучин байсан. Тэр нь 15 удаагийн тоглолтоос 7-гийн дуулсан. Тэгээд одоо дундаас нь жирэмсэн болоод явцсан. Тэгээд оронд нь одоо Испанийн нэг сопрано ирж дуулсан. Сүүлийн тоглолтуудыг үдийн тэр дуулсан. Тэгээд бусд нь бол дандаа л анх л одоо тавьсан дуучид нь л дуулж.
Кийл бол яг хуу ер нь бол бүр одоо том биш гэхдээ маш өндөр соёлтой гэж ярьдаг. Маш өндөр соёлтой жоохон тийм орчин үеийн маягийн дотор талдаа бол гаднаа бол ер нь барилга нь бас нэлээд эртний барилга. Тэгээд одоо суудлын хувьд бол нэг 800 он суудалтай. Тэгээд Монголын одоо баг дөрвөн театрын л хэмжээний хувьд тийм театр. Тэгээд мэдээж чанарын хувьд бол Европын театрууд бол одоо өндөг байлаа. Тэгээд бас нэг би үзчихсэн Эргэлэтийг яг сонгодог хэлбэрээр дуулдаг бас жоохон орчин үе байна уу тэр Эргэлэт яг хуу ер нь дуул бүх юм нь бол яг одоо бичигдсэнээр шүү дээ. Тэгээд тавилын хувьд тайз, декорац, хувцас ер нь найруулгын хувьд бол орчин үеийн маягаар тавьсан. Тайз бол одоо жишээ нь зөвхөн хоёр хан хаан байх жишээтэй байл. Нэгдэж онгоогддог хоёр хаан дээр л одоо бүх юм болоод одоо хан одоо хаалга шиг нэгдээд дөрөв үзэгдэл ингээд одоо тэрэн дээр л яг бүх юм зөвхөн авчихсан. Тэгээд хувцсны хувьд үнэхээр гайхамшигтай хоёр үзтэй. Тэр бол үнэхээр би бол урд өмнөс чараагүй одоо тийм сонин шийдэлтэй юм байна. Тэгээд ерөнхийдөө бол яг дөрвийн онцлогийн хувьд Эргэлэтийн хувьд бас жоох тийм харгас хэрцгий талыг дамгаалуулж ингэж харуулсан. Маш хөөрөмжтэй болсон ер нь. сонирхолтой юм тийм. Одоо мундаг чадaltaй тийм Италийн залуу хүн тийм одоо бас нэлээд Европ нэлээд алдаршиж байгаа. Европ ч гэдэг одоо Азийн орнууд руу чиглэлсэн байна. Тийм одоо 3 хүний бүрэлдэхүүнтэй тийм групп хувцас, тайз, декорац одоо бүжиглэж найруулагч гэсэн юм 3 залуу. Тэр одоо улсууд нэлээд одоо мундаг залуучууд тавьсан нөө. Тэр найруулагчнууд одоо өнгөрсөн жилийн Европын одоо дуурийн том одоо Оскар наадам гэдэг шиг тийм одоо том наадам болдог. Тэрний одоо шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн юм. Мундаг одоо чадaltaй залуус. Итали дандаа Итали. Өдөр дааш ямар хүн бид би бас нэг үзчихсэн дэлхийд ноотыг харахгүй Эргэлэтийг догтой ганцхан өдөр дааш гэдэг 85 настай гэдээ ярьжсэн тэр. За Германд бол яг герман өдөр даач. Герман өдөр дааш. Кийлд бол. Тэр одоо ноот харахгүй өдөр даач ч юм бол Нелло Санти гэж одоо Италийн домог болсон. Тэр одоо Швейцарт зүүрт амьдардаг. Тэгээд одоо бидний сонсож үзэж харж одоо сурч дуурайж тэгж одоо өвлөрч шаадаг тэр агуу одоо дээр үеийн тэр мундаг одоо дэлхийн том одуудтай одоо бас эхлээд одоо үед орчин цагт үед амьдарч байгаа том одоо одуудтай тэгж дуулаагүй хамт ажиллаагүй удирдаагүй тийм одоо байхгүй гэсэн. Яг Эргэлэт дагнсан өдөр даач юу? Ерөөсө бүхэл дөрөв. Тэгээд өөр ингэсэн онцлогтой тийм агуу хүн тэр бол тэгээд одоо ер нь бол одоо тэр дэлхийн хуучны одоо тэр агуу том болтуудаас үлдсэн байгаа ганцлан. Сая одоо Килийн тоглолтоо 9 сараас өнгөрсөн жилийн 6 сараас эхлээд сургуульд явагдсан. Тэгээд тэрний дараа бүх ажлууд ингэж жигдэрсний дараа энэ санд орж ирсэн. Энэ бол одоо Наполийн Сан Карло гэж алдартай театр. Сан Карло бол дэлхийн одоо төвшнөр дэлхийн одоо төвшнөрэж тэр томын хэмжээгээрэж тэр одоо дэлхийн шилдэг 10 театрын нэг. Тэгээд Сан Карлогийн тэр агуу том театрт одоо Эргэлэттэй дуурийг би дуулах тийм завшаан дээр ирсэн. Тэгээд 4 удаа дууссан. 12 сараас эхлээд одоо 1 сар гартлаа 17 сар 2 сар сургуульд явуулаад тэгээд 4 удаа дууссан. Тэгээд тэрэн дээр тэр Нелло Санти гэж агуу хүнтэй одоо орж ирсэн. Тэр хүний өдөрцөн тэр дөрөвдөд дууссан. Тэгээд тэр бол гайхамшигтай байсан. Ер нь бол одоо үнэхээр хаан ямар хол ойл гэж одоо хэлжсэн ер нь яг үнэ хэлэх.
тий. Тэгээд ер нь одоо монголчуудаас төдийлөн ишигээ энэ төрлөөр бол одоо тэгж нэрд гараагүй одоохондоо эзэж чадаагүй байгаа шүү дээ. Тийм учраас одоо бас жоохон мэдлэг одоо бидний тухай ойлголтод бас жоохон багтай тийм байсан. Тэгээд үнэхээр яг одоо яг сургуульд яваад эхлээл дуулаад ингээд хэмжээ идрээд ирсэн чинь тэгжл гайхчихсан тэр юм бол одоо ямар хоолой вэ гэж төгч гайхчихсан. Тэгээд нэг том одоо инээгээд тэгээд бид нар ч бас тэрнээс сүрдэн шүү дээ. Тэгээд одоо тэр сайхан хүний бас одоо таалалд нийцэж тэгээд тэр сайхан магтаалыг сонсож тэрнээс их юм сурч тэгээд дараа нь дуурь дууссаны дараа ч гэсэн одоо хэлж ирсэн л та тэгээд өөрийнхөө одоо гэр бүлийнхтэйгээ ингээд явж байгаа надтай тоглолтын дараа таараад тэгээ хүмүүс чи одоо 99 сард Эдний театрт Симон Бокканигра дуурийн Симон Бокканигра гэж одоо манай Верди алдартай дуурай шүү дээ. Жузеппе Верди алдартай юм дуу. Тэгээд энэ дуурьт гэрээ хийсэн үү гэдэг асуусан. Тэгээд би хийцэн гэж хэлсэн. Тэгээд яг дараа нь бодоход бол тэр хүнд ерөнхийдөө бас санал дэвшүүлсэн байж магадгүй тэднэрт энэ хүнийг авчирч дуулуулаа гэсэн. Тиймэрхүү бас нэг хандлага ажиллагдсан. Тэгээд надад одоо хэнийг сонсох ёстой гэж юм. Яаж хийх ёстой тэр талаар аягүй зөвлөгөө өгсөн. Тэгээд их сайхан басна. Тэгж одоо тэрүүтэй учирсан. Савархан завшаа тийм үү? Савархан завшаа тийм. Тэгээд за тэр Сан-Карло дуулчлаа. Тэгээд дараа нь Израильд явж яах гэдэг одоо газар яваад байгаа дуулах юм а тэр одоо Израильд очсон уу? Израильд хэдэн удаа дуулсан? Израильд би одоо дөнгөж саяхан дуулчаад ирлээ. Израильд чинь 4 сарын 23-наас 5 сарын 28 хүртэл ажилласан. Тэгээд би одоо сая 5 сарын 31-нд Монголд ирлээ. Тэгээ Израиль бол одоо үнэхээр одоо бид нар ч одоо их толгойтой хүмүүс. Тэгээд Даниэл Орны гэж одоо дэлхийн дуурийн одоо 5 одоо гарын хорондоор багтах тийм агуу том өдөр даачтай нэг байдаг. Даниэл Орныг мэдхгүй одоо дуурь сонирхдаг хүн гэж юм байхгүй ертөнцийн. Тэгээ Израиль хүн өөрөө. Тэгээд Израилийн одоо Тель Авив гэж хот байт юм байна. Тэр хот биш одоо урд нь Израиль орны тухай ямар ч ойлголтгүй байсан. Тэгээд очиод дуулаад үзлээ. Үнэхээр том театр байна. 2000 гаруй хүн судалтай. Тэгээд студийг нь орчин үеийн тийм одоо интерьерээр баригдсан тийм театр байт юм байна. Тэгээд тэнд одоо үнэхээр тэр уран бүтээлийн чанар, төвшин, тэр ажлын явц тэр бол гайхамшигтай байт юм байна. Бас тэгээд цаанаас одоо ирж над чиг одоо ирж тэр доор дээр хамт дуулж байгаа дуулчид хүртэл одоо үнэхээр дэлхийд одоо өстой ноёрхсон тийм дуулчид ирж байгаа. 60 настай дуулчид хүртэл ирсэн байна. Эргэлэтэ дуусна бас хамгийн залуу бие. Эргэлэт биш. Сая бол бас одоо Вердийн алдарт La Forza del Destino гэж одоо манай монголоор хувь зайны хүч гэж дөрөв. Тэрний одоо Дон Карло гэж том дүр байдаг. Тэр дүрт дуулчид ирлээ. Тэр үнэхээр том театр байна. Том уран бүтээлч зүйлсэн байсан сая. Оркестр тэгээд бас үндсэн солистууд гэж байна. Тэгээд ихэвчлэн одоо боцлоочд нь бол дандаа гадаас ирж дуулчихна. Ингээд би бодоод байгаа эргэлэтэ дуурийг дуулахын завсрал ингээд урилгасан тохиолдолд шин дүр гаргаад байна уу тийм үү? Амжиж чинь хэцүү байна уу? Яг тэгээд одоо амжуулах гал маш их завгүй. Биш манай тоглогдоогүй би тэгээд яг
ерөнхийдөө үндсэндээ нэг 2 сарын дотор л хийсэн сая. Форцуудын тестийн бол Монголдо одоо юунес ирсэн байна уу? Наполис ирсэн байна уу? Тэгж одоо хийсэн. Тэгээд 2 сарын дотор хийгээд л тэгээд хажуугаар нь бас одоо Чайковскийн консерваторийн Большой заланд тэр Даниэл Оромж өдөртөчтэй дотор бад өдөртөө дуулах юм одоо ажлаас байсан. Тэгээд 2 ажил зэрэг хийгээд ингээд гэхдээ ямар ч байсан амжилттай. Тоглолт маань сая Израильд үнэхээр сайхан болсон, амжилттай болсон, маш их юм сурсан. танилцлаа. Тэгээд тэрний өмнөх нь одоо сая бас Чайковскийн консерваторийн Большой заланд бас одоо Вердийн Турбадор дээрээ одоо очтуулаад ирсэн. Турбадор Диланад болж байгаа. Диланад байсан. Диланаг ер нь энд хийж илүү. Диланаг хийсэн би чи энд бас нэлээд дуулсан шүү дээ. Тэгээд бас учиртай тийм бас тийм. Гайхалтай юм. Тэгээд ингээд энэ олон шатруудаар яваад хахад тэр акустик одоо тэр үнэхээр гайхалтай юм. Гайхалтай. Тэнд бол одоо өө байхгүй шүү дээ. Алдаа байхгүй. Тэгээд би л одоо хариуцлагатай байх хэрэгтэй. Өндөр түвшинх байх хэрэгтэй. Тэр усуудад чирэгдэхгүй тул тэгэл одоо бас өөрийгөө дайчилж шүү дээ. Тэгээд 2-3 мянган хүний суудлаа тэгээд үзэгч дандаа дүүрнэ. Ерөөсөө пик дүүрэн сургууль хүртэл пик дүүрэн байх. Генералын програм хүртэл пик дүүрэн байх усууд үзэх тэгэл байсан. Тэр одоо хамгийн гайхамшигтай тэр л. Тийм ээ. Програм хийхдээ ингээд сэрэлттэй юу? Зэрэгтэй програм хийж. Гоё юм. Үнэхээр тэнд бол
одоо жинхэнэ нөгөө зах зээл гэж юм бол энэ Муу байхын аргагүй юм. аргагүй юм. Муу байхын аргагүй юм. Одоо ингээд Германд дууслаа дахин сунгахаас татгалзчихлаа шүү дээ тийм ээ. Тэгээд дараагийн одоо хүрээгээд хэлж байгаа чадвар бол Веронагийн алдартай чадрын тухай бид яриад байгаа шүү дээ тийм ээ. За тий одоо дараагийн ажлууд бол маш их ажлууд орж ирж байна. Тэгээд одоо Олон газрын урилгатай байна. зав бол одоо улам л багасч байна. Тэгээд одоо би яг одоо бол ингээд 2 хоногийн дараа одоо Италийн алдарт дэлхийн алдартай одоо Arena di Verona гэж одоо гайхамшигтай амфитеатр гэдэг. Тэр одоо агуу том театр. Тэр бол ер нь бол 15,000 үзэгч одоо нэг дор үздэг. Тэгээд Аренигийн одоо хамгийн гайхамшигтай дэлхийд алдартай тэр юугээр алдартай вэ? Одоо хүндрэлтний сууд бүтээлвэ гэдэг нь юугээр онцлогтой вэ гэхээр ерөөс ямар ч техник одоо өсгөгч аппаратур микрофон гэж байдаггүй. Нөгөө л акустикийн гайхамшиг. Тэр акустик гэдэг бол одоо тэргээрээ одоо хүндрэлтний агуу бүтээл. Тэгээд ер нь одоо хамгийн ихтэй үзэх боломж нь 15,000 үзэх боломжтой гэж. Тэгээд ерөнхийдөө 10 гаруй мянган хүн үздэг юм одоо. Тэгээд одоо Arena di Verona'д би 7 сарын 1-6-нд Regoglio'д 2 удаа дуулах гэж байна. За энэ зуны туршид бол Regoglio'д бол 5 удаа байгаа Arena-д. Тэгээд 7 сарын 1-6-ны эхний 2 тоглолтыг би дуулна. 7 сарын 14-19-нд Испани алдарт баритон одоо агуу баритон дэлхийн Карлос Алварес гэж одоо тэр баритон 2 дуулах гэж байна. За хамгийн сүүлийн тоглолтын одоо Домогт Леонуччи 27 дуулах гэж байна. За ингээд 3 баритон 5 тоглолтыг хааж аваад ингээд дуулж байгаа. Тэгээд яг энэ зуны туршид бол одоо фестивалийн хүрээнд Arena-д 5 дүр байгаа. Aida, Tosca, Regogliotto, Nabucco нэг нь юу байлаа би бас сайн санахгүй. Тэгээд ингээд 5 дүр байгаа. Тэгээд одоо би Regogliotto-д дуулах гэдэг явж. Тэгээд одоо бас миний хувьд бол анхных манай монголчуудын хувьд анхны тоглолт Arena-д тийм ээ, анхны тийм. Сан Карло ч гэсэн анхны байсан. Сан Карло ч гэсэн анхны. Тэгээд одоо тэгээд явна да. Консик залж гэсэн бас л тэр бодор анхных штэ Монголоо тийм. Тэгээд л одоо явах. Тэгээд одоо Arena-гийн дараа ер нь 18 он баг дуустал ер нь төлөвлөгөө гарцсан байна гэрээнүүд. Тэгээд Arena-гийн дараа одоо ирчгээд энэ сүм бас нэг сар гарan амруулж чадвал амарч чад. Тэгээд намар одоо 9 сараас Наполид Сан Карло дахиад одоо Сан Карлод очино. Одоо Симон Бокканиагрыг дуулна. Бас 3-4 удаа дуулах. Тэр чи одоо 9 сараас 11 сар хүртэл баг явагдах ажил. Тэгээд ирээд бас Монголд нэг хэсэг хугацаанд байх төлөвлөгөөтэй байна. Тэгээд 12 сараас 2 сар дуустал Пармагийн театрт Regoglio'д дуулна. Тэгээд Пармагийн театрын дараа Новара гэж бас байдаг. Италийн Новарагийн театрт Набуко дөрийг бас анх удаа дуулна. Набуко бас шинээр хийж байгаа. Тэгээд тэрний дараа 5 сард бас дахиад Сан Карлод Набукког дуулах төлөвлөгөөтэй байна.
Тэгээд тэрний дараа одоо 100 бас амархан уу эргээд ажил төрөл гарч ирэх юм. Тэгээд 100-ны турш хамарчаад дараагийн 9 сараас нь бас одоо Сицилийн Палермо гэж алдартай том театр гэдэг. Сицилиарын Италийн. Палермо одоо Европт том хэмжээгээр одоо ихний 3 давтах тийм том театр. Сан Карло бол Италийн хамгийн эртний театр. 1737 онд баригдсан театр. Тэгээд одоо Палермод бас тэгээд бүр дараагийн 9 сард эргүүлээд дуусгах чинь тэгээд дараа нь тэрний өмнөх нь залгуулад Дубайн операд Тоскод болохын ажлууд одоо яригдаад. Тэгэхдээ тэр нь Палермогийн театртай оркестр хоор бүх юм тэгээд Скарпиатанд болох юм. Одоохондоо иймэрхүү төлөвлөгөө гарч байгаа. 18 онд дуустал төлөвлөгөө гарч байгаа. Тэгэхээр дараагийн захиалгууд бол мэдээж очтой байж байгаа. Сайхан юм аа нэрэ. Дэлхийд ингээд Монгол дуучин гэл яваад байна. Тэгэлгүй яг Монгол дууч гэж өөр хаанх их гэж яг уу? Монгол дуучныг тэг олсод гайхаад. Тий, Монгол гэхээр зарим нь мэдэхгүй юм. Мэдхгүй байна. Зарим нэг дургуутсах юм. За. Сая бол одоо нууцгүй хэлэхэд зүгээр яг сони юм те. Зэрэгт ингээд туяа манай гэр бүлийн хүмүүцэд Израильд сууж ирсэн. Израильд ч Оросууд их байд юм шүү дээ. Дандаа одоо нэг республикийн орнууд тэгээд энэ багууд магууд гэдэг ингээд Оросоос ч хүртэл очсон. Дандаа Орос одоо гаралтай юм еврейнүүд одоо их байд юм. Ер нь хөвчлэн Оросоор бас их ярьд юм байна. Тэгээд зэрэлд сууж ирсэн яахлаа Монголд болдог гэсэн тийм игдүүлсэн тийм нөгөө каталог ингээд үзэн сууж ирсэн аа гэж хэлсэн. Тэгээд манай хүн бас нэлээ одоо бас жоохон дотор нь өгүүлсч одоо нөгөө хажууд нь орсолтой гэж мэдэхгүй л тэгэл санаанд хэлж ирчихлээ. Тэгэл яа Монгол хүн дууж болдгоо гэж хэлээд тавьдсан гэж. Тэгсэн чинь айгүй сандрал өгөө. Нөгөө тийм тэгээд ерөнхийдөө тэгээд нургууцах тэгээд зарим нь бүр ингээд мэйл гайхах, зарим нь бүр ямар мундаг юм гэж одоо өндөр түвшинд хүлээж авах. Ер нь одоо энд тэнд явах ч гэсэн хилэн үзт юм байна. Тэгээ яг энэ сайхан юмнуудын хажуугаар мэдээж одоо бэрхшээлийг давж иж амжилтанд өрн тэгээд бас хүнд байх үедээ хэцүү байх юм аас. Нэг удаагийн явалтаар ч нэг 40 тонж байгаа юм л да. Нэг дуур ингээд ажиллахад бол 40 хоногийн хугацаа гэдэг юм. Нэг 25-6 хоногийн сургуульд явагдаад л өөрөлт тэгээд нийллэг бүх юм явагдаад тэгээд үлдсэн хугацаанд нь холдооны 2-3 хоногийн хамгаалалтаа тэгээд 11 тоглолт ч юм 13 удаагийн тоглолт ч юм дуушсан байгаа болчихсон. Тэгээд үндсэндээ нэг 40 хоног л байд юм яг. Нэг сар хагасл. Тэр үгийг цээжлэхэд хэцүү байна. Бүгд Итали дээр дуулж байна одоо. Тий, Итали дээр. Яа, бид нар ч сурцсан тэгээд хэлбэр нэг хайхтар цай ярьж чадахгүй ч гэсэн. Одоо нөгөө ханасаад одоо ингээд л тоншоол тэгээд нөгөө өөрсдөө уншаад явчихдаг усурч чинь тэгээд тэр бол ингээд дадал болчдөг. Яг сургуулийн хэвдэл концерт мистер бүх юм бол бэлнэ үү? Бэлэн хөрөөсөө тэгээд яг дуудлага ингээд цагаар ингээд болчдөг. Одоо би зүгээр тийм сайхан дэлхийн тэр алдартай одоо Итали баримжид бүх хотыг тойрхон тийм ээ. Ер нь Испанд дуулаг байгаа юу? Испанд ч би яг нэг удаа нэг дуулсан шүү дээ. Барселонд дуулсан. Биш, Валенсиад дуулсан. Тийм, Валенсиад яг гэхдээ би бол одоо нэг хэсэг ярьдгүй байсан тухайд яг нэг залуу байсан. Бараг хүүхдээр шуу байсан. Тэгээд дөнгөж гадаад орчин гэж өвчүүдийг мэдээчгүй одоо хөөрсөн дээрсэн тийм сэтгэлээр явдаг. Тэгээд дөнгөж доминго төрүүлсэн байсан. Тэгээд надад өстой шуураад л ингээд ерөөсөө санал тавиал. Тэгээд эргүүлэлтүүд өөрт дуулаач гэсэн тийм санал. Тэр үед ч одоо жоохон ч байсан. Тэгээд эргүүлэлтүүд өөрийг дуулдаг мундаг амтан болоод очсон. Тэгээд нэг жоохон тийм нэг одоо бас нэг одоо юу гэдгийг нэгдүгээрт одоо арай жоохон байсан ба хоёрдугаар нэг юмны тохироо бүрдээгүй юм гэж бас байдаг шүү дээ. Тэгээд очиод гинт байдал ингээд өөрчлөгдөв. Тэгээд би буцаад тэнд одоо яг эргүүлэлтээ бол дуулаагүй. Ер нь энэ талаар нэг ерөөс ярьж байгаагүй. Тэгээд одоо бол ярмаар санагдаад тийм. Ерөөсөө эргүүлэлттэй болоод цуслагдаад тэгээд эргүүлэлтэд өөрийн Монтероно гэж одоо жижигхэн дөрөөд нь шүү дээ. Тэрэнд нь 5 удаа дуулаад ирсэн. Тэгээд тухайн үед аюулгүй гомдоод л ерөөсөө дахиж би ч нэг залуу хүн чинь жоохон дэврүүн одоо хортой шартай тийм ээ. Дахиж хизээч Валенсиад ирж дуулахгүй. Насандаа гэж гэрүүлийнхаа хүн яг тэгж жоохон юу яаж яахгүй юу. Тэгсэн одоо энэ жилээс Валенсиад дахиад санал орж ирсэн. Тэгээ би одоо нэг одоо занаа дахин цаашаа зүгээр одоо бас нэг дотроо нэг юм бодоод шүү дээ. Тэгээд хэрвээ над эргүүлэлттэй дуул гэсэн санал тавьбал би
Тэгэхээр өдөөхдөө би очихгүй гэж бодож байна. Одоо нэлээд хайр суурь эзэлсэн юм. Тэгээд яг тэр тухайн үед болжсэн тэр дөөр дээрээ би очиж доолуулж байна. Тэгээд одоо ингээд эхнээсээ энэ жил эргэлүүд биш гэсэн өөр дөөр дээр одоо ил корсар гэдэг бас тэрний одоо дуулаач гэсэн санд ирсэн. Эхний удаа татгалцсан гэж байж байна. Одоо явсан газараа ярих юм за одоо Домингод Бээжинд төрүүлчлээ тийм ээ. Бээжингийн чатарт ер нь дөр дуулаг байхад дуулаагүй. Солонгост Чи би зүгээр яг уралдаанд орсон тийм ээ. Бүтэн дөр дуулаагүй. Тэгээд Израильд дуулчлаа, Германд дуулчлаа, Оросд дуулчлаа, Италийн баруун хотуудаар дуулчлаа тийм ээ. Испанид дуулчлаа, Англид дуулсан. Англид ч концерт байсан уу? Концерт байсан. 2 ч удаа тоглосон байгаа тийм ээ. Английн концерт ямар байсан бэ? Сайхан мөсөн шүү дээ. Яг бидээс өөр концерт байсан уу? Биний биедээс. Энд тайлангаа энд тоглолтоо хийчихэд Англид очиж болсон тийм ээ? Тийм. Гэхдээ сонгодог байл бас сонгодог байсан. Монгол бол юм. Кардифийн одоо 3 концерт мастер гаргаж өгдөө өдөр үрч. Тэр Лир Вильям гэдэг одоо Вэлсийн бүр алдартай төгөл тоглогч тэр бол хайхамшигт төгөл тоглогч. Тэр хүнтэй хамтраад 2 удаа тоглосон. Тэгэхдээ боломжоор их орон дээр зарим дуулах сая ч би одоо тэгэл дундуур нь тэр чинь Тарвиата дуулаад явсан билүү? Сая Тарвиата дуулсан тийм. Одоо Эргэлөтөд өөрийн 30 жилийн ой гэж сая одоо энэ 25-нд болох хэрэгтэй байсан. Тэгээд гинт одоо ажлын байдлаас балаан өөрчлөгдөөд тэгээд Эргэлөтийн дүүрийн маань ой бас ч хойшлчих шиг боллоо. Намар болчих шиг боллоо театрын. Тэгээд намар 11 сард ирж энэ хавьда бараг 1 сар бүтэ ажиллах хаа. Москвад өөрөө сурах сонсож байна. Эргэлөтийн 30 жилийн ой сонсож байна. Бас концертууд дээр сонсож байна. Тэгээд би яг тэр үед бол нэг зай гаргах чадвар. Ингээд гадны том театруудаар явж байгаад ингээд өөрийн чадрыг бодохоор зэрэг энийг нэг ингэж чимсэнтэй гэсэн санаа төрж байгаа юм. Одоо яах вэ тэгээд яриул их юм байна. Том хүрээтэй юм яриул. Зөвөр нэг чимтлүүр юм хийгээд ерөнхийдөө тоймтой хэлэхэд бол одоо манайх боловсон хүчний бас сайн байх хэрэгтэй. Тэр нь юу байна гэхээр өдөртаач найруулагч асуул. Одоо яг таны телевиз үзэж байгаа жоохон одоо сонгодог үрлэг дээлтэй, элэгтэйч гэдэг юм уу? Эсвэл жоохон өөрийгөө хөгжүүлсэн одоо ийшээ нэг чигсэн хандлах одоо энэ дөрөв урлагаар бас нэг өөрөө нэг ингээд хандаа те сэтгэл зүрхээ зориулаад ингээд явах тийм бас өндөр том консалтай чадaltaй хөрөнгөтэй тийм юм байвал одоо би тийм хүмүүсийг бол одоо их орондоо тэгж хувийн оруулах энэ бол маш хүнцэнтэй юм зүйлээ л хэлмээр юм шууд хэлэхдээ. Тийм учраас одоо хамгийн том асуудал бол хөрөнгө мөнгөний асуудал байгаа ерөөс. Тэр улс маш бодлоготой маш одоо том график гаргаад алсын одоо тийм холыг харсан тийм бодлого гаргаад тэгээд хөрөнгө мөнгийг маш их хаяад тэгээд сэтгэл гаргаад энэ таамаг юм. Манайд бол одоо бас бааз сүрэн байна тийм шинээр авсраа суулгах гэж байгаа юм шүү дээ. Тийм. Ингэж гоё хөгжүүлэх ёстой юм бол шүү. Юу бодлоо. Аазтай манайх ч анхны бүрийн тэр хамгийн нэгдүгээр ээлжинд бол миний хэлэх ёстой юм. Өдөртаач мундаг өдөртаач найруулагчийг одоо Монгол улс бол бодлоготойгоор бэлтгэх хэрэгтэй байсан. Тийм бодлого гаргаад тэгээд одоо хөрөнгө мөнгө зарцуулаад ингээд нэг улс бүр ингээд далайцтай тийм юм хийгээд ерөнхийд нэгээд босоод ирэх юм бол тэр чинь зүгээр уран бүтээлчдийг бэлдэх тэр нэг дууч төгжимчтэй тэгэл дагаад ингээд л явчих штеп байсан. Гэрэн дагаад Монголд бол одоо авиас байна. Авиас бол дундоршгүй сайхан залуучууд ирээдүйд улсууд зөндөө байна. Тийм учраас тэгжил хийхгүй бол нэг зүгээр одоо жижигхэн юм яриад нэг одоо жоохон засвар хийчих гэдэг юм уу те. За нэг тэрийг нэг тийш нь явуулчих юм авч идэр гэдэг бас нэг акцтай айхтар төвшөнд төлөхгүй байх л гэж би одоо бодож байна. За баярлалаа. Тэгээд сайхан дуучинтай уулзаж сайхан тоглолтын талаар, явсан газрын талаар сонирхлоо. Тэгээд ийм сайхан дуучны төрүүлсэн тэр их орны зүүн хязгаар тал нутгийн ард түмэн тэр сайхан аав ээж нь баярлж байна. Энэ сайхан дуучны төрүүлсэн багш нь бас баярлж байна. Тэгээд тэрнээс гадна бас сайхан дуучныг дагаад сонсоод явж байгаа сайн багшийг бэлдэж байгаа туяадаа бас баярлж байна. Энэ амар төвшингийн ардлыг даагаад өөрөө бас сайхан сургууль муучлуулаад ингэж явж байгаа юм чинь Монголын хөгжмийн урлагт бас их том хувийн нэмэр оруулах нэг орн сайн шүү дээ. Тийм болохоор зөв баярлалаа. Монголын нэрийг дэлхийд дахинд улам их цорайлуулад өөрөө бас Монгол түмэндээ ирж дуулж бас тэгээд дууртай энэ сонгодог урлагт дуртай түмээ баярлуулж яваарай. Тэгээд залуу байна. Мөн ч их хэмиг хийн дээ. Тэгээд цааш
эдийн чинь уран бүтээлийн зам дардан байх болтугай. Баярлалаа. Сайхан амжилтыг хүсэн өрөө. Тэгээд дандаа энэ хийлийн чандад явж байгаа тоглолт урлагийн тэмцээний тухай бидний сануулаа хаалцч Монголд хүнд мэдээлж байгаа. Баярлалаа. Тэгээд та бүхэнд бас баярлалаа. Намайг энэ сайхан хөтөлбөрт орж ирсэн танд бас баярлалаа. Тэгээд танай телевизийн хамт олон ажлын дээр амжилт хүсье. Амар төвшингийн хувьд бол гайхалтай юм аа. Тэгээд энэ дэлхийн одоо Италийн тэр дуурийн урлагийн их орон болсон Италийн баргалж бүх хотуудаар нь тэр театрт нь одоо урилгаар дуулж байна. Тэгээд Израильд, Англид, Германд, Испанид гээд их олон газар дуулж байна. Энэ бол одоо өнөө цагийн манай сонгод урлагийн хөгжлийг Монголын дуулаачийн чадварыг Монгол нэрийг дэлхийд түгээж ба гайхалтай сайхан дуучин амар төвшөндөө дахин уран бүтээлийн амжилт аян санд нь саадгүй сайхан байхын ёроолыг дэвшүүлье. За одоо бид сайхан нэг гайхалтай гавья байгуулсан дуушныхаа тухай та бүхэнд мэдээлэх гэж байна. Ганбаатарын Ариун Баатар гэдэг бол цахим ертөнцөөр мэдээлэлээр маш их ярьж байгаа учраас манай үзэгчид одоо бүгдээрээ л мэдж байгаа. Ариун Баатар маань соёл урлагийн сургуулийг төгссөн, цагдаагийн сүүлдч болгоход ажиллаж байсан. Тэгээд Оросын холбооны улсад болсон олон урлагийн тэргүүн байрны шагналтай Байкал, Муслим Магмаевын, Глинкийн нэрмж, Чайковскийн нэрмж урлагийн дандаа тэргүүн дээр шагналуудыг хүртэж ирсэн гайхалтай сайхан дуучин. Одоогоор бол Санкт-Петербургийн Мариинский театрын гослол дуучин, замун Улаавдын Дуурайжийн академик театрын гослол дуучнаар ажиллаж байгаа. Мөн дэлхийд дахина Монголын нэрийг сураатуулж манай сайхан баритонуудын нэг. Тэгээд энэ Кардифийн одоо дэлхийн дуучны төрүүлдэг Кардифийн уралдаанд оролцож сая Армансын төрлөөрөө тэргүүн байр, Айрын мэрэгжлийн дуучны төрлөөрөө шилдэг 5 дуучны нэгээр шалгарлаа. Энэ бол одоо энэ уралдааны ялагч байлаа. Үнэхээр бахархалтай сайхан байна. Энэ уралдаанд улсын төрийн эрдмийн театрын гослол дуучин Бат Жаргал, манай Ариун Баатар хоёр бол орсон. Манай Бат Жаргал ч гэсэн энэ олон дуучдаас шилдэг 10-т орно гэдэг бол энэ бага биш амжилт, маш өндөр амжилтын Бат Жаргалдаа бас баяр хүргэе. Тэгээд 2 жилийн өмнө юмдаа амар төвшин маань Кардифийн уралдаанд оролцоод шилдэг 5-д шалгарч үлдээ сүүлд нь үзэгчээс хамгийн олон санал авсан дуучин болж эрэхтэн бид Нисэх хосны Чингис хаан буудлын дээр хүлээж авч ирсэн. Үүнээс хойш яг 2 жил болж тий. 2015 оны 6 сарын 23-нд Улсын дуурайжийн эрдмийн театрын гослол дууны ангийнхан Тэрвятуудын алдарт хондгын дуугаа дуулж ориглон дарсаа задлж энэ сайхан дуушнаа хүлээж авчирсан. Одоо Ариун Баатар маань тун удахгүй ирэх гэж байна. Тэгээд ийм сайхан дуучид эх орныхаа нэрийг гаргаад явж байгаад нь бид үнэхээр баяртай байна. Монгол
төмний бахархал болсон сайхан дуучтай амжилт хүсье. Тэгээд Ариун Баатар маань энэ Кардиффийн уралдаанд оролцоод тэрийн хошаашгилд ардын жүжигчин Жансан нурын Чиний минь нулимс гэж одоо 24 армансынх нэгийг дуулж үзэгчдээс шүүгчдээс маш өндөр үнэлгээ авчаасныг бол та бүхэн мэдэж байгаа. За тэгээд дэлхийн сонгогдод ууруудаас дуулсан. За мөн Монгол Улсын төрийн шагналд урлагийн гайвсгалтай Бямсрын шарвын Монголын тал нутаг гэдэг энэ сайхан дуу дуулж шүүгчийг уйлж байгаа тэр дүрдэрхийг бид бас харж сэтгэл хөдлөн одоо шинжэнгөөл энэ дуучныхаа дуулж байгааг үзэж сонирхож мэдээллийг сонсож суулаа да. Тэгэхээр зэрэг өөр өөрийн өнгө төрхтэй, өөр өөрийн илэрхийлэлтэй хоёр сайхан баритон дуучин байна. За 2015 оны уралдаанд бол дэлхийн 54 орны 350 гаруй дуучнаас манай амар төвшин 2 дугаар байранд шалгарч ирсэн. За тэгэхээр Ариун Баатар маань энэ уралдаанд ороод төрүүлээд ирснийхэн дараа боломжлоо та бүхэнтэйгээ энэ сайхан дуучнаа уулзах болно. Үнэхээр одоо гайхалтай сайхан юм аа. Үнэхээр сэтгэл хөдлөж байна, бахархаж байна. Тэгээд ийм сайхан дуучныг төрүүлсэн төв сайхан нутгийнхан. Тэгээд яг гүүн зэлэн дээрээс Ариун Баатарыг дуучин болох гэж хөтөлж Монгол Улсын гавьяат жүжигчин Алдарт Доржийн бандид авчирч өгч исэн соёлын төрийн ажилтан Бандингийн Баясгалан багшд нь энэ хүнд тэр сайхан дуулах авьяасыг анх зааж сургаж энэ дуушны замд хөтлөж оруулсан Монгол Улсын гавьяат жүжигчин Доржийн банд гэж манай Дойрын урлагийн алдартай төлөөлөгч энэ гайхамшигтай сайхан багшд нь одоо энэ багш нар нь Тэнгэрээс харж байгаа да. Тэгээд банд өвшийн дараагаар энэ дуушныг одоо зааж сургаж төгсгсөн соёл урлагийн их сургуулийн багш Монгол Улсын гавьяат жүжигчин Башигбатан Ичин хорлоо та бүхэнд мөн энэ дуушны сургуулиуд төгсөөдөрт нөлгийдэж авсан цагдаагийн сүлд жуулгын хамт олонд Монгол түүнийхээ өмнөөс Дойрын урдаг сонирхдаг сонгодог урлагт дуртай бүх хүний өмнөөс баяр хүрж талархал илэрхийлье. Ингээд Ариун Баатаргаа ихэнх та бүхэнтэй уулзлахыг хичээнэ. For different reasons. He is a life force vocally and she is a real artist, such an interesting artist. John Mark Ainsley, are you happy with joint winners? Absolutely. I mean, Katrina, I concur. She really is a powerful song singer in the making, and the sheer force of personality and generosity. Well, they're going to have to cast another trophy. Unheard of events in the final of the 2017 Cardiff Singer of the World Song Prize. Katrina Morrison from Scotland, Arian Bata Gunbata from Mongolia, joint winners. And the weekend's only just started. Tomorrow, 3 of tonight's singers, Louise Alder, Katrina Morrison and Arian Bata Gunbata, have to do it all over again in the opera final, up against tough competition in the shape of the Australian tenor Kang Wang and the enormously impressive American Anthony Clark Evans. 7:30 is the time to join us. Until then, we'll leave you with not one, but 2 winners at the 2017 Cardiff Singer of the World Song Prize. сонгодог айлгын нэвтрүүлэгтээ Монгол төмний бахархал болсон Монголын нэрийг дэлхийд дахин дуурсгаж буй гайхалтай сайхан үнэхээр бахархмаар сайхан хоёр дуушныхаа ярилцлага мэдээлэл хүргэсэндээ баяртай байна. Төгсгөлд бас та бүхэнд нэг мэдээ хүргье. Зовх цагт нөхрийн чанар танигдана гэдэг Монгол төм бол зовсон зүгтэрсэн нэгэндээ дандаа сайхан сэтгэлээр эвдлэж нэгдэж тусалж идэг. Өнөөдөр бидний хайртай сайхан хөгжимчин мөн Эрдэнэ маань одоо нэлээд хүнд өвчтэй хэлийн чандад дэмжлэхээр явсан байгаа. Ятгачны хувьд бол гайхалтай да. Олон улсын хэмжээнд дэлхийн том оркеструудтай тоглож Монголын уламжлалт ардын хөгжмийг дэлхийд дахин таниулахад Монголын хөгжмийн урлагийн хөгжүүлэлтүүд бол их гавьяа байгуулсан ятгын хөгжилд за тэгээд ах их ятга алтай ятган дээр бол одоо манай мөнхөд нь олон сайхан бүтээлээ тойруулсан дэлхийн сонгодог бүтээлүүдийг одоо энэ ятга хөгжим дээр хөгжүүлүүлсэн Монгол төмний хайртай энэ сайхан ятгчин өсгөөхөө одоо эрүүл мэндийн төлөө бид нэг зүйлийг хийх хэрэгтэй байна. 37 сарын 1-ний өдрүүдэд сайхан тоглолтууд болох гэж байна. Энд бол манай урлагийн мэрэгжлийн урлагийн байгууллагууд Орок Попын алдар суутнууд маань нэгдэж энэ сайхан дуушинда одоо бас ханд өрөх тоглолтыг хийж байгаа юм. Тэгэхээр 30-ны тоглолтод манай Орок Попын бүхэл алдартнууд оролцсон доо. Энд гавьяаччин лав өсрөн, хийлж, дийлгэр цэцэг, за тэгэл хурд хамтлаг,
одоо ер нь манай рок попын бүхэл алдартай цуутай уран бүтээлчид оролцож UB Past концертод тоглох юм. 7 сарын 1-нд Монгол бүхийн өргөнд бас манай мэрэгжлийн урлагийн байгууллагууд, хамтлагууд алдартай сайхан уран бүтээлч маань тоглолтоо хийн. Энд Монгол Улсын ардын жүжигчин Тасрын самбуу аяр зүмний долгороос ахуулаад одоо тэгээд өнөө цагийн сайхан залуу дуучид олон сайхан гавьяач жүжигчид бүгд оролцож байгаа. Тэрэн дээр нь нюанс хамтлаг, үйлчлэгээ хамтлаг, хөсөгтөн, бүртээ, алтай гэд хамтлагууд бас энд орж аяд оруулж байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн маань энэ сайхан хөгжимчин бүсгүйхээ эрүүл мэндэд дэмжлэг болоод зүгээр нэг хүчийг их сайхан тоглолт үзэл өнгөрүүлчих тасалбар худалдаа давнаа л гэдэг чинь энэ хөгжимчнийхээ эрүүл мэндийн төлөө сэтгэлийн болон одоо санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр та бүхэн буян бодож энэ тоглолтыг ирж үзээд манай мөн хэрнийг одоо эмчилгээ хийхэд тусдсан болно гэдэгт итгэж байна. За өгөр бид сонгод аялгын нэвтрүүлгээ өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзсан. Гэхдээ бид сайхан уран бүтээлчдийг, сайхан уран бүтээлийг дайханд аль болохоор илүү төлөвлөгөө хүргэхийг хичээж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Эртний нүүдэлчдийн алтай ятаг ах үех ятгыг сэргэн хөгжүүлэх үсэд үнэтэй говь нэмрэн оруулж Монголын үндэсний ятг хөгжмийн гайхамшиг тоглоочийн ур чадварчин саг дэлхийд гайхуулж яваа хосгүй ав яастан нэрт ятгчин мөн хэрдний амийн насыг аврах хатан ятгын экшгэлэн тасрашгүй сайн үлсийн аянд эвлэлдэн нэгдхийг уриалж байна. Хатан ятгын экшиг тасрахгүй энэ сайхан хандгийн арга хэмжээнд их өргөн оролцуулж энэ сайхан уран бүтээлчдийг дэмжсэн Монголын урлагийн одуудын урлагийн алдартнуудын тоглолтод хүрэлцсэн гэж сэтгэлийн хандаг өргөнө гэдэгт бол бид итгэлтэй байна. Та бүхнийг урайлан дуудаж байна. Илүү их амжилт гаргаж ард олноо одоо баясгаж мөн дэлхийд одоо бас энэ Монголынхаа ятг хөгжмийг одоо илүү их сурталчлах ийм их том ажил цаана хүлээгдэж байгаа. Тийм учраас энэ мөн хэрдний их тоглолтыг одоо үзэж энэ хүнийд одоо хандаг өргөж энэ хүний одоо эрүүл мэндэд бид нар Монголынхаа ард түмэн бүгдээрээ сайхан анхаарал хандуулах нь хэцүүтэй гэж бодож байна. Өвчин гэдэг бол хүнд хэлж ирдэг, хийсч ирдэг зүйл. Ийм учраас бол хөгжимч биднээс эхлээд хөгжим сонирхогч ард түмэн маань мөн хэрднийхээ энэ хандивын тоглолтод чин сэтгэлээсээ оролцсон тэр үйл юу ч л одоо хандив болох юмаа гэдгийг ойлгож энэ тоглолтыг үзээрэй гэж уриалах байна да. Монголын ард түмэн урлагийг сонирхдаг хэн боловч энэ гайхамшигтай хөгжимчин мөн хэрдний маань бишрэн шүтгээс өөр арга. Их бүтээлийн онгод хэмээр цалгилсан энэ охиныгаа тал талаас нь цугаараа дэмжиж явцгаая. Авиас хүн бүхэнд заяадаг. Авиасыг тордох тэр авиасаар тодорхойлох хэцүү. Тийм тодорхойч гарамгай хөгжимчний нэг нь мөн хэрдэн минь байгаа юм. Энэ гарамгай хөгжимчөнд сүүдэр туссан байна. Бүгдээрээ нийлээд гэрэл гэгээ өгөл хамтдаа дэмжиж туслая. Монголын хөгжим мөн хэрднээр дутах ёстой юм шүү. Аймын хүрээнд рок поп хамтлаг дүүчдийн нэгдсэн тоглолт 2017 оны 6 дугаар сарын 30-ны 19 цагт Улаанбаатар Паласын концертын их танхимд бид монголчууд уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 2017 оны 7 дугаар сарын 1-ний 17 цагт Монгол бүхийн өргөнө болно. Зохион байгуулагч урлаг маркет компани, эвлэлдэн мандуулах хүч, үлэмж продакшн, хосгас пресс, сайн найзууд групп, сайн үйлс дэлгэрэх болдог ба.